За энэ нарны панел 48 м2 байшинг гэрэл цахилгаанаар хангаж байна. Энэ айл ус галтогооны хэсгээ газар шийдсэн бол бусад цахилгаан хэрэгслээ нарны эрчим хүчээр хангаж байна. Хэдийгээр гэр хороололд байгаа ч дотроо 0 дүрштэй орон сууцны айлаас ялгарах зүйлгүй 5 тухтай амьдарч байна. Сарын хэрэглээгээ нарны эрчим хүчээр хангалттай шийдэж илүү гарсан цахилгаанаа төвийн системд худалдаж эхэлжээ. Хамгийн анхны буюу 1-р сараас 2-р сар хүртэл 24 мянган төгрөгийн орлого олсон байна. За гэхдээ энэ бол дөнгөж эхлэл буюу өвлийн улирал нарны илч гэрэл баг тусах үед гарч байгаа тооцоолол юм. Зуны болон хавар намрын өдрийн уртад үүнээс ч илүү орлого олох боломжтой байна. Нарны эрчим хүчний хайбрид буюу хэрэглээгээ хангаад илүүгээ системд худалдах боломжтой энэ төхөөрөмжийг Альфа Капитал Групп борлуулж байна. Энэ сөрөг төрчмөчний төхөөрөмж тавьж байгаа айл өрхөд бол гэр хороолын айл өрхөд анхаарах юм бол ерөнхийдөө 3 зүйлийг анхаарч болно. Энэ бол одоо нэгдүгээр тухайн байшин маань дулаалга маш сайн байх хэрэгтэй. За хоёрдоор тэр байшинд хэрэглэж байгаа халаалтын систем маань бас эрчим хүч аливаалах бага зарцуулдаг. Одоо болж игэл термостатаар удирддаг ч гэдэм үү тийм эрчим хүчний хяналттай байвал гэсэн. За гуравдугаарт мэдээж энэ тавьж байгаа сөрөг эрчим хүчний төхөөрөмж маань стандартын одоо шаардлага хангасан ийм төхөөрөмж байж байгаад энэ гурвыг одоо бүрдүүлээд тухайн айл өрх маань тавьж чадах юм бол одоо эрчим хүчийг хэмнээд илүүдл эрчим хүчээ бас төвөөс сүлжээ нийлүүлж орлого олох ийм боломжтой болж байгаа. Хэрвээ нөгөө байшин маань дулаалга муу болоод эхлэх юм бол зарцуулах эрчим хүч маань их болно. Тэгэхээр нөгөө эрчим хүч хэмнэлт маань багасаад одоо илүүдлээ одоо төвөөс сүлжээ нийлүүлэх боломжгүй болох ч юм уу ийм их асуудал үүсдэг. Тийм болохоор энэ талаас аюулсаа анхаарах хэрэгтэй. За энэ төхөөрөмжийг тус компани бүгд найрамдах хятад ард улсын Blue Sun Solar үйлдвэрээс нийлүүлж байна. Нарны эрчим хүчний хайбрид тоног төхөөрөмжийг үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. За иргэдийн хувьд эрчим хүчний сарын хэрэглээгээ тус компани мэргэжилтнүүдээр нарийн тооцоолол хийлгэж төхөөрөмж сонгон захиалж болох юм байна. Сэрвэт эрчим хүчний төхөөрөмж захиалах юм уу? Одоо ийм сэрвэт эрчим хүчний төхөөрөмж таваар сонирхож байгаа айл өрхөд бол бас нэг анхаарах зүйл байдаг. Одоо энэ бол одоо нэгдүгээр өөрийнхөө тухайн сэрвэт эрчим хүчний төхөөрөмж хэрэглэж байгаа байшингийнхаа нийт цахилгааны одоо ачааллыг тооцоолно гэсэн. Одоо жишээлбэл өндөр хэрэглээтэй цахилгаан халаалт эсвэл одоо цахилгаан зуух ч гэдэг юм уу, хэрэглээний усны бойлер гэх мэт ийм өндөр хэрэглээний цахилгааны ачааллыг зөв тооцоолоогүйсээ болоод одоо иргэд маань одоо бага хүчин чадлаар сэрвэт эрчим хүчний төхөөрөмж захиалждаг. Нөгөөт нь бол зуны улиралд бол хэрэгцээг нь хангаж байгаа. Тэгээд яг намар болоод эхлэнгуут эсвэл одоо үйл хөдлөмж улиралд бол одоо хэрэглийг хангаж чадахгүй болчдөг. Тэгэл нөгөө оруулсан хөрөнгө оруулалт маань үр дүнгүй болох талтай. Тийм учраас одоо ямар ч газар одоо сэрвэт эрчим хүчний мэргэжлийн компаниуд болон одоо эсвэл өөрсдөө гадаадаас захиалах төлөвлөж байгаа айл өрхөд бол хамгийн эхлээд өөрсдийнхөө цахилгааныхаа одоо нийт хэрэглээ ачааллыг маш зөв тооцоолох хэрэгтэй. За энэ бол агаарын бохирдлыг бууруулах, гэр хороололд аятаа тухтай амьдрах боломж байдаг гэдгийг харуулсан маш төсөр шийдлээ. Айл өрхүүд өнгөрсөн сараас эхлэн сэргээгдэх эрчим хүчнээс гарсан илүү цахилгаанаа төвийн системд худалдаж орлого олох боломжтой болсон. Энэ бол бодит жишээ, тэргүүн туршлага юм а.